байна уу? Шинэ тэмдэглэлтэй тавтай байрал. Тэгээд өнөөдөр ямар бичлэг хийх гэж сууж байна гэхлээр би гэртээгээ ойрхон яг гэрийнхэн хажууханд байдаг ийм 5 газраас шоколадтай тийм кейк авсан байхгүй. Тэгээд аль нь хамгийн гоё амттай юм болоо? Яг аль нь үнэндээ таарсан юм уу? Аль эсвэл үнэнээс илүү гоё юм уу? Аль эсвэл үнэндээ баймааргүй амттай юм уу гэдэг ийм амтлагааны бичлэг хийх чинь. Тэгээд энэ болохоор Түс хамаас авсан кейк байна. Энэ болохоор Starbucks-аас авсан. Энэ болохоор Mega Coffee бас кейктэй дэмлээ. Тэгээ Mega Coffee-гаас авсан кейк. Энэ болохоор Angelino's илүү нэг тийм ямар ч тийм бэкерийн тийм кофений газар байдаг. Тэгээд тэрнээс авсан. Энэ болохоор Paris Baguette кейк байна. Тэгээд бөөндөө хамтдаа задлаад аль нь ямар амттай байгаа вэ гэдгийг үздэцгээе. За тортнуудаа ямар тач гаргаад тавьчлаа. Тэгээд энэ болохоор Түс хамаас авсан торт байна. Та нарт ингээд нэг харуулъя, нөгөө нэг авч явахаар хийцэж доор нь скотч наагаад тэгээ бүр амар наалтаад байна, ширээн дээр тавьсан тавихаар ч гэсэн. Ийм торт байна. Би тэгээ өмнө нь яг нөгөө нэг идж байгаагүй шоколадтай тортнуудаа сонгох гэж хичээсэн. Аль болох идэж үзэж байгаагүй тортнуудаа юу нь авсан байгаа. За энэ болохоор ийм торт байна. Энэ болохоор Starbucks-ийн шоколадтай чизкейк юм билээ. Тэгээд дан шоколадтай кейк байсан гэсэндээ бусдын дандаа тэр чигтээ шоколадтай учраас энийг бас авах юм бол арай сонирхолтой байх юм болоо гэж бодоод ийм шоколадтай чизкейкийг сонгосон. Энэ чинь энэ Mega Coffee-ний газрын зардаг тэндээс гардаг ийм шоколадтай кейк байна. Энэ бүр амар хөөрхөн заяа. Би эдрийн үнийг нь санаж ивэл бичиж одоохондоо санахгүй. Гэхдээ энэний үнийг бол амар сайн санаж байна. Энэ 3600 жилүү 3300 жилүү тийм байсан. Би болохоор энэ харин Angelino's жилүү мэдгүй магийн урт байдаг нэг тийм ямартайч бэкерийн кофе шопны газар байдаг байхгүй юу. Тэгээд тэндээс гардаг ийм бас шоколадтай торт байна. Би тэгээд энэний яг нэрийг нь яг юу гэж дуудаж ямар нэртэй газар гэдгийг сайн бас хэлж мэдэхгүй байна. Тэгээ буруу хэлсэн бол бас засаад ингээд ойлгоцоорой. Энэ болохоор Paris Baguette торт байна. За тэгээ хажуудаа сүү авсан. Хамгийн эхлээд би ингээд баруун гар талаасаа эхлээд баруун гар тал байгаагасаа эхлээд амсаад явъя гэж бодлоо. Та нар ингээд энэ дээр наалцны 7-дгүү би л 7-дтэй шин. Жохон байхдаа ч гэсэн яг зайрмаг мэрмэг аваад задлангууд ингээд цаас нэр наалцсан байдаг гэсэн шүү дээ. Наалцсан байдаг. Тэгээ тэрийг нь ч гэсэн байнга далаадаг гэсэн. За энэ бол дээрээ ийм цагаан кремтэй, тэгээд гүзээлцгэнтэй, дундаа ийм шоколадны кремний авчурхтай юм байна. За бүгдээрээ амсч үзье. Амар гоё зөөлхөн. Маш гоё dark шоколад амтууд чинь кекснес нь тийм 70% та нэг шоколад итгэхээр нэг ингээд час гээд нэг ингээд гоё гашуун амт байдаг штэ цаанаа. Яг тийм амттай юм байна. Кекс юм уу энэ одоо кремнес нь амттай байгаа юм уу? Энэ бол маш гоё юм байна. Тэгээ артлынхаа яг эндээ нэг юм самартай шоколад ингэ байгаад байгаа хгүй дийдэх нь энээс нь амсч үзье. Яг дээрээ самартай шоколад байна. Энэний кекс нэгтээ нэлээд тийм жигдсэн гэдэг штэ, тийм аюу тийм хөвсгөр биш, нэлээд их гуралтай. За энэ бол гоё юм. Яг тийм гашуун. Би юм гашуун ер нь жоохон юм надад ясаа хэцүү утсвэ.
Би ер нь бол яг тийм гашуун ийм dark шоколад тэгээ хар кофе американог бол ямар тийм сахар махаргүй удаг ийм гашуун амтнд дуртай төрлийн хүн. За одоо энийг нь хамтдаа унсцгаая. Starbucks-ийн тийм нөгөө нэг blueberry cheesecake нь бол бүр амар гуйнттай байдаг. Тэгээд энэ шоколадтай cheesecake нь ямар амттай байдгийг хамтдаа туршиж үзцгээе. Гэтэ нэг тийм гоё царайлаг бол юу ч надад харагдахгүй байхгүй энэ кейк бол. За ямтай ч амсаад үзье. Амар гоё амттай ч ах юм лүү. Харах юм бол дээрээ юм шоколадтай доороо cheesecake нь харагдчихээн. Яах вэ? Энэ гэтээ миний бодсон шиг ерөөсөө гоё биш вэ. Үнэхээр яах вэ юм бэ? Яг юу гэж тайлбарлах вэ? Одоо нэг тийм ванильта зармиг байдаг штэ. Ванильта зармигийн гадуур нь тийм шоколадтай вафельтай ч юм уу эсвэл бол яг дээдлэлт нь ванильта зармины дээдлэлт нь нэг шоколадны өрөм ингэ цацсан байдаг штэ. Ер нь бол тэгж төсөөлөхөд дөхөм. Гэтэ яг энэ нэг юм амт байд юм аа. Нэг тийм би яг өмнө нэг ийм хамт амталчихсан. Гэтэ зармиг бол биш. Юу вүлээ мартчихад байна. Сирок гэдэг штеп. Яг гадуурын юм нөгөө нэг шоколадтай тэгээ ванильтай юун тиймэрхүү. Нэг тийм цас хийсэн гоё амт бол ерөөсөй байхгүй. Би уг нь энийг амар хүлээж исэн, амар ихтгэл найдвартай хүлээж исэн, амар гоё байх гэж бодоод. Энэ гэсэн ерөөсөө би бол дахиж энийг бол авч идэхгүй юм байна. Миний хувьд бол шоколад чизкейк хоёр нэг тийм зохимжтой амтагдахгүй байна. Тийм гоё ингээд ямар гоё гэж хэлэхээр юусан амтагдахгүй байна. Амтагдсангүй. Энэ бол яг уу жаахан тэнхэн байна. За энэ бол бүр амар хөөрхөн заяа 3600 кг 300 кг. Манай мегагийн манай одоо амт нь ямар байхыг хэдүүл амттай туршиж үзцгээе. Энэ бол харахад яг та нөгөө нэг Матильда байлуу нэг тийм хүүхэлтэй биш хүүхдийн кино байдаг гэсэн штэ бид нар жоохон байхад амар ухаантай охин тоглодог. Тэгээд ар гэрийнх нь ерөөсөө ингээд санаа тавьдаггүй. Тэгээ багш нь тэр хүүхдийг амар үнэлдэг, амар хайрлаж халамжилдаг. Яг тэрэн дээр гардаг нөгөө нэг ангийнхан хүүхэд нь амар тийм жоохон идэх дуртай жоохон бондгоор махлаг хөөхөд нэг шоколадтай торт нэг багшийнхаа хүчээр захирал багшийнхаа хүчээр шийтгэл болгоод нэг заал дөрөв хүүхдүүдийн урд ингээд гарч ирээд иддэг торт идэг штэ яг юм шоколадтай. Надаа яг тэрэн шиг харагдаад байгаа байхгүй юу. Энийг хараад надаа хамгийн түрүүнд тэр киноны яг тэр дүр нүдэнд харагдсан байхгүй. Тэгээд энийг ямар ах юм болоо гэж бас маш хүлээлттэй байна. Харагдахтаа уг нь бол амар хөөрхөн царайлаг ялхаар гүлчгөр харагдаж байна. Тэгээд одоо ямар амттай гин хамтдаа үзцгээе. Яа шүлс гоочод ах юм. Энэ бол надад амар тийм гоё зөөлхөн амар гоё гэдэг аманд ороод ингээ хайлахаар харагдаад байгаа хгүй энэ кремүүдийг харахаар. Дамсч үзье. Энэ дээдгэн жоохон ирээстэй холилцсон юм шиг амтагдаж байна. Нэг тийм кекс нь бол амар тийм амтгүй амтагдаад байна. Тэгээд яг энэ дээдлийнх нь энэ шоколад нь ирээстэй холилцсон юм шиг эннийх нь амт маш хүчтэй амтагдаад байна. Бас яг тийм онцгүй биш. Гэтэ гоё биш. Дундаж сайн гэх юм уу та. Энэ шоколадтай чизкейкний хажууд бол гоё юм. Энийг бол идчих юм байна. Энэ крем нь гэтээ яг кремийн дангаар нь амсч үздэг. Гана гэд ээж минь юу вэ?
Гана гэд хар шоколад идэг штеп. Яг тэрэн шиг амтагдлаа. Крем нь бол. За энэ яг уу 3300 ч илүү 3000 хэдэн зуун гэхэд бол маш хөөрхөн боломжийн амттай юм байна. Хаяа нэг хорхоогоо дараад идэхэд бол бас зүгээр л юм байна. Заавал задлах гад. Би тоорт ураачлаа штэ. Уртлынх нь үзүүрийн. Яасан өөдгүй юм бэ? Яасан хайр юм бэ? Энэ гурвалжин нь энэ уртлынхаа гурвалжин үзүүр нь ингээд тэр чигтээ байх хэрэгтэйсэн баггүй юу? Тэгсэн чинь ингээд сая задлах чагаад нураагаа ирчлаа. За энийг харъя. Энэ 7900 гэдсэн баха. 7900 гэжсэн. Тэгээд бас амттай байна бах гэж их найдаж байна. Дундаа бас энэ цагаан кремний авчурхтай юм байна. Тэгээд тэр чигтээ ер нь бол какао паудертай, тэгээд яг юм шоколадтай торт байна. Хамсаж үзье. Тарт гаран дээр аман дураад хайлан нуусна гэдэг чинь бүдээгийн тортой. Бүр зүгээр шууд дуусч байна. Амар гоё зөөлхөн шууд хайлж ийн. Шууд ингэж өөрөө тэр чигтээ ингэж цаашаа гулгаад байхгүй болж байна зөө. Маш гоё. Маш гоё амттай. Гэтэ энэ нөгөө нэг бидний нөгөө нэг жоохон байхад өдөөс юм нөгөө нэг бор цаастай тэмээтэй тийм шоколадтай чихэр байдаг гэсэн штэ. Тэрнтэй маш тустай амттай юм байна. Ер нь бол яг тэр шоколадыг хайлуулаад тэр чихрийг хайлуулаад гэх юм уу тэр чихрээр ингээ хийсэн юм шиг. Сая энийг эзэн чинь шууд надад тэр чихрийн амт нь ингээд санагдчихлаа. Яг дотроо нэг самартай ч илүү тэр чинь гэдэг. Бас би ер нь тэр чихрэндээс амар дуртай байдаг гэсэн. За одоо нэг сүү угаатах гэхгүй бол амар их шоколад идсэн чинь жоохон бялуураад ингээ болохдох гээд байна. За одоо хамгийн сүүлчийн торт бол Парис багетийн торт байна. Тортыг хамтдаа амсч үзье. Энэ бол бас маш тийм цэвэрхэн гоё царайлаг харагдчихээн. Би дээдлийнхэн шоколадыг тийм хатуу ингээ шоколад юм л гэж үгүй мэн. Шууд зөөлхөн хатгагдчихээн. Энэ нэлээд тийм зузаан кекстэй юм шиг байна. Амсчихъя. Тийм зузаан кекстэй гурвалхтэй торт байна. Тортыг идсэн чинь яг Монголын торт санаанд орчтой. Монгол төрийн тортнууд ингээд бодоод хахад аюу их тийм кекстэй, зузаан кекстэй байдаг юм шиг үлээ. Яг энд ирээд ингээд энтхийн тортыг ингээд идээд жоохон харьцуулаад бодоход. За тэгэд одоо хідүүлээ. Энэ 5 тортоо ингээд гоё дээрээс нь доош ингээд чигсааж үзье заяа. Надад бол хамгийн нэгт ер нь л төс ам юм байна дөө. Төс амын бүх тортнууд ер нь бүхэн чайсан миний идчихсэн тортнууд бол дандаа л айгуу гоё амттай байдаг. Нэг тийм авсандаа ерөөсө харамсаж байгаагүй. Тэгээ яг энийг хараад энэ яг ийм л амттай байхтаа гэж төсөөлөлт авсан тортууд маань яг л тэр төсөөлөлт маань хүрдэг. Тэгээд хамгийн гоё нь бол төс амын энэ торт байна. Тэгээд энэ бол кекс нь ингээд яг энэ бол айгуу тийм жоохон их гуралтай байгаа байхгүй юу? Гэхдээ яг надад амт нь бол бүр ингээд аман доороод ингээд шууд ингээд хатгуулж инд нэг чихрүү ингээ хатгуулж байгаа шиг ингээ завжрууны ингэдэг штэ. Та нарыг ингээ юу гээд байгаа маань ойлгож байгаах ингээ гашуу юм. Тэгэхээр би тэр мэдрэмжэнд амар дуртай байхгүй юм. Тэгээ яг тэгсэн. Тэгээд айгүй гоё тийм маш гоё яг хар шоколадны амт бол бүр ингээ амар гоё амтагдчихээн. За тэгээд дараагийнх нь энэ манай урталт идэг кофе шопны энэ Анжелинус ч лөө. За нэг ийм бэкерийн газар байдаг, кофе шоп байдаг. Тэнд зарагддаг энэ торт бол энэ бол бас маш гоё юм байна. Яг нөгөө нэг тэр тэмээтэй чихрийг санаанд орууллаа. Тэгээд энэ кофе шоп руу орохдоо ерөөсөө торт бол ерөөсөө авч байгаагүй юм билээ. Дандаа бэкерийнс ч юм уу авч исэн болохоор тортыг бол анх удаа идэж үзлээ. Тэгээд мэдээж хэрэг ер нь бол үнэтэй тортонд орж исэн 7900 гэхэд бол төс амын тортнууд бол 7000
арай ч 900 байдаг байхад 7600 ч илүү тэр хавцаа байдаг. Тэгээд миний авсан хамгийн үнэтэй торт энэс аахгүй. Тэгээд яг хоо ерөөсөө харамссангүй 7900 гэхэд гайгүй боломжтой. Гоё дараагийнх нь болохоор надаа Мегагийнх айгүй зүгээр санагдлаа. Мегагийнх бол 3300 байсан. Би энэ үнийг бүр амар сайн санаад байна. Тэгээд нэг тийм илүү дутуу амт байхгүй. Гэхдээ нэг тийм час хийсэн амттай. Час хийсэн амт нь яг одоо энэ дээдлийнхаа шоколад нь болохоор яг тийм ирээсэрхүү амттай байгаа байхгүй. Ирээс шоколад хоёрыг тийм холцсон юм шиг. Тийм болохоор яг амтлахад шууд нэг тийм зүгээр энгийн торт бол биш. Нэг тийм час хийсэн өөрийн гэсэн амттай торт байна. Тэгээд дээрээс нь маш боломжийн хямдхан үнэтэй байж ийм хөөрхөн ийм одоо онцлог амттай байна гэдэг чинь бас болж байгаа байхгүй. Тэгээ гуравт бол минийд энэ байлаа. За тэгээ дөрөвт энэ Paris Baguette-ийн торт байна. Энэ болохоор айгүй зузаан гуралтай хөвсгөр тийм гуралтай 3 давхар кекстэй юм байна л да. Тийм байна. 3 давхар кекстэй. Бусд нь бол ингээ 2 юм шиг байна. Энэ болохоор 3 байна. Тэгээд энэ болохоор айгүй тийм гурал амтагдсан. Нэг тийм зүгээр нэг шоколадтай кекс ч юм уу идж байгаа юм шиг л мэдрэмж төрүүллээ. Тийм. Гэхдээ тийм крем нь айгүй бага юм байна. Яг энэ шоколадных нь крем нь айгүй бага. Тэгээд кекс нь гурал нь айгүй зузаан учраас нэг тийм гоё амт бол байсангүй. За тэгээ хамгийн сүүлд энэ шоколадтай чизкейк байла. Энэ бол надад бүр амар тийм утгагүй амт шиг санагдчихээн. Би уг нь гэтээ сирокт түрүүн зөвлөд хэлсэн. Сирокт дуртай л та. Гэтэл энэ мэдгүй. Энийг яг ингээд тийм тайлбарлая гэхээр яг юугаар тайлбарлах ерөөсөн мэдгүй байна. Ямар ч амар утгагүй хоорондоо зохицолтойгүй амт байна. Чизкейкийг ер нь бол тийм зэмсний төрөлтэй хольж идэх юм бол айгүй гоё юм байна. Эднийтэй нөгөө blueberry cheesecake нь бол бүр амар гоё амттай байдаг. Тэрийг ингээд Starbucks орох болгондоо blueberry cheesecake-ийг авч иддэг. Тэгээд шоколадтай cheesecake нь бол би санал болгохгүй хүнд бараг л гэтээ ийм амтанд дуртай хүн бас байж магадгүй л дээ. Надад бол энэ 7300 гэжсэн аахгүй. Тэгэхээр бас тийм хямдхан торт бол биш. Үнэтэй тортонд орно. Тэгээд 7300 тавсан хэд бол энд бол жоохон харамсчлаа. За тэгээд иймэрхүү байна. Ингээд үннүүдийн эхнээс нэгээ хилээ явуулдаг. Мөн Төв самын торт болохоор 6100 байсан шиг санагдчихээн. За тэгээд энэ Starbucks-ийнх болохоор 7300, Mega-гийнх болохоор 3300, за энэ Angelino's-ийнх болохоор 7900 байсан. Paris Baguette-ийнх болохоор 6800 байлаа. За арайш 7000 хүрээг байсан тэр хавцаасан. Тэгээд энийг Солонгос бол зүгээр нэг кофе шоп ороод ч юм уу тортны газраас юм тусан билүү авч идэхэд бол нэг их хвчлэн нэг дундаар нэг иймэрхүүнтэй байна. За тэгээд та нар ч гэсэндээ хэрвээ дараа нь ингээд дээр тортуудыг туршиж үзэхээр бол аль нь илүү гоё амттай байсан бэ? Аль нь эсвэл ингээд та нарын амтанд тохироогүй гэдгийг комент дээр бичээд үлдээгээрэй. Бичлэгийн маань үзсэнд маш их баярлалаа. Та нар дараанаас ингээд та нар ямар торт идэх дуртай вэ? Яг тэр өөрсдийнхөө эдхийг хүссэн тортоо бас ингээд газруудтай харьцуулахыг хүсэх юм бол комент дээр тэр тортыг ингээд туршиж үзцгээе гэд бичих юм бол би бас тэр тортнуудыг аваад ингээд аль нь юм ямар шоу амттай гэдгийг чадах ядгаараа тайлбарлаад бичлэг хийн. За тэгээд бичлэгтээ хамтаасанд маш их баярлалаа. Бичлэгэн дээрээ лайк дараад subscribe хийгээрэй. Баяртай сайхан амраарай.